За сайн байцгаана уу. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа бол Камбож, Таиланд хоёр одоо яг Орос, Украин хоёр шиг байлдаад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ нь болохоор саяхны бас асуудал биш. Маш олон жилийн түүхтэй ер нь ингээд анзаараад байхад ойрхон хоёр орнд дандаа ингээд асуудалтай байдаг те. Ингээд одоо Хятад, Монголч гэдэг юм уу те. Одоо Камбож, Таиланд, эсвэл Египт, Израильч гэдэг юм уу те. Ингээд хоорондоо байнгын асуудалтай ойрхон байдаг улсууд. Тэрнтэй адилхан. Тэгээд би бол сайн мэднэ. Ягаад гэхээр би зөндөө олон Камбож болон Таиланд хүмүүстэй хамт байж исэн. Тэгэхээр Таиланд, Камбож хоёрын асуудал нь болохоор бүр түүхэн дээрээсээ байдаг юм байлаа. Хөрш улсууд. Тэгэнгүүтээ тэр хоёр улс нь болохоор яг одоо Монголын зөндөө олон одоо үнэт өвд байдаг. Дэлхийн одоо ингээд үнэт өвд байдаг. Одоо морин хуур, Монгол гэрч гэдэг юм уу. Тэд нар нь бүгдээрээ бас Хятадд бас бүртгэлтэй байдаг те. Хятад улс дээр бүртгэлтэй байдаг. Ягаад тэгэхээр Хятад улсад өвөр монголчууд байгаа. Тэгээд зөндөө олон манай өв соёл тэнцээ бүртгэлтэй байдаг. Тэрнтэй адилхан Таиланд, Камбож хоёр бас ингэж тэрэн дээрээ бас байнга маргалдаж идэг юм байлаа. Тэгээд бас тэр өв соёлууд нь бас бүртгэлтэй байдаг. Энэ хоёр улс төр хоёулын дээр нь байдаг зөндөө олон юунууд байдаг юм байлаа. Хоорондоо бол байнгын маргалдаантай байдаг. Тэгэхээр саяхнаас яагаад ингэж байлдаад ихэлсэн бэ гэхээр ер нь бол том улсуудын бодлогоос ер нь болоод байгаа юм шиг байлаа. Яагаад тэгэхээр Хятад улс бол Камбож улстай айгүй сайн харилцаатай байсан. Гэхдээ Камбож нь болохоор ер нь ингээд Хятадын талч сайн байж байгаа л нэг Америкийн талд ч бас нэг хаяа сайн байгаа л ингээд хоёр улсын хооронд нэг жоохон ингээд нэг аль нэг талд нь ингээд Хятад Америк хоёр болохоор хоорондоо болохоор бас бүр тийм 100% сайн харилцаатай улсууд бол биш. Тэгээд тэр нь болохоор Хятадд таалагдахгүй байгаа. Ер нь яагаад ийм асуудал гарсан бэ гэхээр өмнө нь бол одоо байгаа удирдагчийн өмнөх удирдагч нь бол Хятад талд үнэхээр сайн удирдагч. Хятад талтай болохоор ингээд амар гоё харилцаатай. Ер нь Аз улсуудаас бол Камбож болохоор Хятадтай ер нь хамгийн сайн харилцаатай байсан. Тэгсэн чинь одоо тэр өмнөх удирдагч нь ингээд хүүхдээ Америкт сургаад Америк зөндөө том боловсрлууд эзэмшээд маш том өндөр боловсралтай хүн байлаа. Одоо нэрийг нь болохоор би яг зөв уншихгүй байж магадгүй Хун Майнет гэдэг шиг байсан. Тиймэрхүү нэртэй хүн байлаа. Тэгээд тэр нь болохоор Америкт бүх боловсрлоо эзэмшсэн болохоор тэгээд ер нь бол Америк тал руугаа айгүй сайн одоо харилцааны тал дээр ч юм уу. Дөнгөт одоо өмнө нь болохоор Хятад талаас ер нь Камбожийг ашиглаад зөндөө одоо цэргийн бааза байрлуулах ч юм уу. Тиймэрхүү ингээд ер нь бодлогууд явуулж эхэлж исэн. Тэгсэн чинь одоо тэр Хум Манет гэдэг одоо тэр одоогийн удирдагч байгаа хүн нь болохоор Америк руу ч нэг сайн байгаа л Хятад руу ч нэг сайн байгаа л Хятадын тэр бариад одоо ингээд цэргийн бааз юу авах гэдэг юмнуудыг нь жоохон хойшлуулаад тэрнээс нь болоод одоо Хятад улс дээр нь таалагдахгүй байгаа. Тэгээд саяхан байлдахын өмнө 10 сард одоо ингээд байлдаан эхлэхээс өмнө одоо Таиландын удирдагч Хятад руу очиод Бээжинд уулзалт хийчээд тэгээд буцаад Таиланд руу явсныхаа дараа дайн ер нь бол ихэлсэн. Тэгэхээр ер нь бол тэнцээ бас янз бүрийн юмнууд болсон байх. Одоо Таиланд улсаас ер нь бол Хятад улсыг битгий ингээд ороорооч гэдэг юм уу. Тиймэрхүү бас юмнууд бас болсон байх. Тэгээд Хятадын хувьд болохоор ер нь одоо ингээд Камбожийн удирдагчийн хийгээд байгаа юмнууд нь таалагдахгүй байгаа болохоор ер нь сургамж өгөхийн тулд ингэж гэнэ үү. Яг гэжээс одоо бол туслахгүй байгаа. Өмнө нь бол маш сайн харилцаатай байсан боловч одоо ер нь ингээд тэр хоёр улсыг одоо эвлэрүүлэх талаас ч гэх юм уу ямар ч тийм мэдэгдэл хийхгүй болиулах талаас одоо ойрхон улсуудаас ер нь одоо Японоос болохоор тийм мэдэгдэл хийсэн ингээд дайнаа зогсооч гэдэг юм уу те Америкаас бас хийсэн. Гэхдээ Америкийнхыг болохоор ер нь бол тоохгүй лээ. Японыхыг ч гэсэн тоохгүй лээ. Ягаад тэгэхээр Японоос бол цэрэг зэвсгийн одоо ингээд юу аваачих боломжгүй. Тэгээд Америкаас болохоор ойрын үед болохоор Трамп гарснаас хойш Трампын одоо ингээд бодол нь болохоор ер нь бол одоо гадагшаага гаргаж байгаа юмнуудаа бойлуулад тэгээд Америкта одоо тэгээ бас ядж хахад нь Украинд бас Америкчууд туслаад байгаа. Дөнгөтэй ер нь бол Америкийн одоо Трампын бодлого нь болохоор гадагшаага гаргаж байгаа бүх зардлыг бойлуулад Америкийгаа хөгжүүлэх зорилготой. Тэгээд тэрийг нь ингээд ард иргэдэнд дэмжиж ер нь бол Трампыг гаргаж ирсэн. Тэгэхээр ер нь бол Трамп бас одоо зүгээр аман мэдэгдэл ингээд Камбож, Таиланд хооронд ингээд хийгээд байгаа боловч яг ингээд бодитоор юу ч хийхгүй байгаа. Тэгэнгүүт Хятад талаас бас ямар ч тийм мэдэгдэл юу ч байхгүй байгаа. Тэгээд ер нь тэгээд дайны хувьд гэх юм бол Камбож яалтчгүй Таиландыг бол яагаад ч барахгүй. Ягаад тэгэхээр цэрэг зэвсгийн хувьд ч гэх юм уу зөндөө олон юмараа Таиланд илүү. Тэгээд Таиланд болохоор бас далайн цэрэгтэй. Тэгээд Камбожийн хувьд болохоор далайн цэрэг байхгүй. Тэгээд одоо байлдааны хувьд гэх юм бол Камбож ер нь бол нэлээд ялагдж явж байгаа.
Тэгээд Таиландд маш том давуу талтай байгаа. Дөнгөт Хятад болохоор ер нь бол би хэд хэдэн юмнууд уншсан. Тэгэхээр тэд нар дээр ярьж байгаа нь болохоор Хятад айгүй зөвхөн санаатай. Ярьж байгаа нь болохоор одоо хоёр хүн зодтолж байхад дөнгөж эхэлж байгаа зодоо амар ширүүн ингээд бие биенийхээ ингээд дургу хүргэсэн. Дөнгөж эхэлж байгаа тулааныг ингээд зодолдооныг юу болиулах гэж үзэх юм бол эвлэрүүлэх гэж үзэх юм бол ер нь хэцүү. Харин одоо аль нэгнээс нь цус нь гараад хамар нь хугараад тэгсэн байхад одоо тэр хоёр хүнийг эвлэрүүлье. Одоо ингээд нөгөө нэг зодуулсан байгаа хүнийг нь хамгаалаад одоо ингээд болцгоо гэж зодж байгаа хүнийг нь болиулаад ч юм уу дундуур нь ингээд орж ирэх юм бол зодуулж байгаа хүн одоо чамд илүү сайн байх болно гэд тиймэрхүү бодлого баримталж байгаа гэсэн. Ер нь бол том улсын бодлого гэдэг бол бас ер нь бол зөвүүн байгаад байгаа. Тэгээд юунаас болохоор ойр орчмоос нь болохоор ер нь бол Япон бас болиулах гэж бас үзэж байгаа юм байлаа. Гэхдээ зэвсэг ч юм уу янз бүрийн юмнуудыг бол угаасаа тийшээгээ авчрах боломжгүй байх. Тэгээд агаараар бол бүр боломжгүй. Далайгаар ирэх юм бол угаасаа Таиландаар ингээд дамжих болно. Тэгээд энэ дайны ингээд бас хамгийн том нөлөөлж байгаа юм нь болохоор газар зүйн онцлог байгаад байгаа. Далайн Хятадууд яагаад Камбожид айгүй сайн байгаад байдаг вэ гэхээр байршил нь айгүй гоё. Тэгээд тийшээгээ далайгаас зөндөө олон юмнууд хийж болдог. Далай гэдэг бол маш том одоо ингээд эдийн засгийн хөгжилд нөлөөлөх зүйл. Монгол улсад ингээд бас яагаад ингээд бас хөгжилд нь ингэж бас айгүйх нөлөөлөд байна вэ? Ингээд газар зүүн ингээд баялаг зөндөө ихтэй боловч ингээд бас хөгжил нь яагаад тийм сайн явахгүй байна гэхээр бас далаад гарцгүй байгаагаас бас болдог. Тэгээд бас хоёрхан хөрштэйгөөс болдог. Тэгээд ер нь Хятад Орос хоёрын бодлого зөндөө байгаа. Монголыг хөгжүүлэхгүй гэдэг талаас нь зөндөө үзэн. Тэнгүүтээ ер нь бол далаад гарцгүй байх талаас нь бас нэлээд үзсэн хоёр улсаас. Тэгээд Монгол улсыг болохоор зүүн талаас нь ер нь зөндөө их газар аваад тэгээд далаад ерөөсөө угаасаа гарцгүй байх тийм талаас нь бүгд арга авсан. Тэгээд бас Казахстантай бол манайх маш ойрхон хилтэй байдаг. Гэхдээ ингээд 3 дахь оронтой ингээд хиллүүлэхгүй тулд албаар бас Хятад Орос хоёр газрыг нь хувааж авсан. Тэгэхээр энэ болохоор бас хөгжлийн айгүй том нөлөөлөл болдог. Одоогоор ядагчсэн Хятад аль нэг тал руу нас юу байхгүй байгаа. Ягаад тэгэхээр Таиланд, Камбож хоёр энэ хоёр орн бол болохоор хоёулаа Хятад айгүй хэрэгтэй, далаад гарцтай, айгүй том. Хятад ч гэсэн далаад гарцтай. Гэхдээ Таиланд Камбож хоёрын байршил болохоор бүр тэднэр их таалагдаад зөндөө олон юмд одоо баруун зүг рүү явхад бас зөндөө дэмтэй болохоор ер нь бол аль нэг тал руу нь илүү юу өгөхгүй байгаад байгаа. Тэгээд ер нь бол ойрд болохоор ер нь бас тэгтээ хурдан ер нь бол юу гарах бах. Дайных нь одоо ингээд төгсгөл хурдан ирэх бах. Ягаад гэхээр Камбожийн хувьд яалтчгүй Таиландтай байлдах ямар ч тийм боломж байхгүй. Тэгээд дараагийн янз бүрийн юу болж ийн би бас та бүхэндээ дамжуулаад явна. Баярлалаа.